Нөхөн сэргэлт 2024 нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, улсын хэмжээнд уулуурхайн улмаас эвдрэл орсон 8,000 га талбайд нөхөн сэргэлт хийлгүүлэх ажил үргэлжилж байна. Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан бичил уурхайн ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт хангалтгүй. Уулуурхай машин механизм, техник хэрэгсэл ашиглан бичил уурхай нөхөрлөл нэрийн дор тусгай зөвшөөрөл, гэрээ дүгнэлт байхгүй. Ашигт малтмалыг хууль бусаар олборлож, улмаар нарангийн гол, буянд, ялбаг, хорилоо, хөшөө зэрэг голуудын голдрлыг дур мэдэн өөрчилж, голдрал дотор олборлолт явуулж, цувг шуудууд татах, хоолой тавих зэргээр их хэмжээний газар нутгийг эвдэн сүйтгэж, нөхөн сэргэлт хийлгүй орхих, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулан, байгаль орчинд хортой нөлөөлсөн үйл ажиллагаа газар авсан байна. Иймд бичил уурхай нөхөрлөл нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлож, их хэмжээний талбайг эвдрэл оруулж орхиж байгаа үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, нөхөн сэргэлтийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. 24 оны засгийн газрын мөрөө хөтөлбөрт манай байгаль орчны яамд олон тодорхой зорилтууд асуудлууд дэвшигдсэн. За энэ дотор бол уул уурхайн улмаас эвдэгдсэн орхигдсон нөхөн сэргээх 8,000 газрын асуудал бол хамгийн гол асуудал болоод бид ажиллаж байна. За энэ хүрээнд бид нар Сэлэнг аймгийн 90 сумын Ялбаг гэдэг газар бол бид нар тодорхой ажиллагааг зохион байгууллаа. За бид өмнө эрэхтэй бас бүрэлдэхүүнтэй ярьж экологийн цагдаа, мэргэжлийн хяналт, за мөн аймаг орон нутаг болон энэ холбогдох байцаагч нар оролцсон шалгалтыг бол хийсэн. За өнөөдрийн хүрээнд бол энэ 5 дугаар сарын 5-наас энэ 7 хоногийн хугацаанд энд Ялбагт байрлаж исэн, ажиллаж исэн, хууль бусаар ажиллаж исэн уул уурхай том техник хэрэгслүүдийг экскаватор, ковш, босод скрубергээд холбогдох зүйлүүдийг хураагаад нэгдсэн зохион байгуулалтанд ороод бид нар ингээд байж байна. Нийтдээ 60 гаруй экскаватор, ковш, босод техник хэрэгслүүд хураагдлаа. За энэ дотор бол тухайлбал экскаватор гэх 30 гаруй экскаватор энд игнүүлээд бид нар нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад ингээд ластаж албан ёсоор энд байгаа байгаль орчныхаа байцаагч экологийн цагдаа нар төлөөлөгч өгөөд бидний ажлууд дуусч байна. За дараагийн ажил бидэнд хийгдэх ёстой маш олон ажлууд байна. Ялангуяа энэ хүрээнд нөхөн сэргээлтийг бол хийх ёстой энэ газруудынхаа байршлыг тогтоож хэмжээг тогтоосон байгаа. Нийтдээ 300 талбайд бол бид нар энэ ажлыг зохион байгуулахаар дараагийнхаа асуудлыг хийхээр төлөвлөж байна. За үүн дотор бол ойрын үед бид нар бол тухайн энэ эвдэгцэн газрын хохирол тооцох асуудлыг бид шийдэхээр дараагийн хэсэгт бол энэ ажлын хэсгээ явуулж ажиллахаар төлөвлөж байна. За энэ 7 хоногийн хугацаанд ажилласан манай төрийн өмчт үйлдвэрийн газрууд тухайлбал Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд бас талархснаа илэрхийлж байна. За дээрэс нь мэргэжлийн ерөнхий газар, замун экологийн цагдаагийн газрын хамт олон ялангуяа цагдаагийн удирдлагууд нь ирж бидэнтэй бас энэ хугацаанд бол ажиллаа. Тэгээд ер нь бол цаашдаа уул уурхайн хууль бусаар ажиллаж байгаа бичил уурхай болон уул уурхайг зогсоох чиглэлээр эрх зүйн орчинд ч гэсэн шийдэх ёстой асуудлууд байна. Бусад шалгалтуудыг энэ хүрээнд буган толон нарангийн гол гээд холбогдох газрууд хийлээ. За энэ чиглэлийн ажлууд бол хийгдэж шалгагдах асуудлууд үүсэж байна. Тэгээд энэ дээр манай иргэд энэ уул уурхайг бол хариуцлагатай уул уурхай болгох тал дээр орон нутгийн удирдлагууд, бусад газрууд маань ажиллах шаардлага бол байна гэдгийг бол энд бол онцлон хэлмээр байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Батбаяраар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд 1-р Ялбагийн бүс нутагт хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдрэл оруулсан талбайд эколог, эдийн засгийн хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар яаралтай тогтоолгох. 2-р Засгийн газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүн тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдэлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 17 дугаар тогтоолын 4-р хэсэгт заасан ашигт малтмалыг хууль бусаар олборлоход ашиглаж байгаа дугуйд гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын өмчлөлт байгаа хэсгээс үл хамааран хураан авч улсын орлого болгох, стандарт технологид үл нийцэх тоног төхөөрөмж хэрэгслийг ашиглуулахгүй байхтай холбогдсон зохицуултыг эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчлийн тухай хууль тус нэмэлт өөрчлөлтийг яаралтай оруулан батлуулж хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг онцолжээ. За энэ Ялбаг гэдэг газарт бол бас энэ бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулагдсан нөхөрлөл гэж үзүүлэх бичиг баримттай
эргэн одоо нөхөрлөлүүд бол алга байна. Үнэхээр засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан бичил урхаагаар ашигт малтмал олборлохын журамд нийцсэн үйл ажиллагаа энэ газар нутаг дээр л байхгүй байгааг бол бид энэ хэн шалгалт хамтарсан ажлын хэсгийнхаа үйл ажиллагааны үр дүнд бол олж тогтоож байна. Өөрөөр хэлэх юм бол бичил урхаагаар ашигт малтмал олборлох энэ журмын хэрэгжилт энэ газар дээр бол огт хэрэгжээгүй байна. Бичил урхаагаар ашигт малтмал олборлохын журамд хориглох 11 зүйлийг бол тодорхой дурдсан байдаг. Энэ одоо 11 хориглох зүйлүүд бүгд энд одоо хориглох биш эсэргээрээ одоо хууль зөрчсөн үйлдэлүүд бол газар авсан юм хандлагатай байна. Тухайлбал одоо нөхөрлөл алга байна. Үзүүлэх бичвэрээнд гэрээ дүгэлтүүд алга байна. За мөн түүнчлэн 3500 одоо сантиметр куб хүртэл одоо багтаамжтай дотоод шаталтын хөдөлгөөр бүхий энэ 2 хүртэлх тоног төхөөрөмжийг бол энэ бичил урхаан журмаар энэ нөхөрлөлүүд бол ашиглах ийм боломжтой одоо тогтоосон журмын заалт бол энд хэрэгжээгүй байна. Та бүхэн бол энэхүү бичлэгийг энэхүү нэвтрүүлгээс харж байгаа бах энэ бидний хурааж цэгц журамсан одоо энэ техник хэрэгслүүд дотор бол энэ 3500 одоо сантиметр куб хүртэлх дотоод шаталтай нэг ч одоо техник хэрэгсэл алга байна. Энд одоо хууль бус ололтын улмаас шорон орд ажиллаж байгаа юм шиг. Уул уурхайн одоо тусгай зөвшөөрлөлтөй аж ахуй нэгжүүдийн хэрэгэлдэг, ашигладаг ийм хүчин чадал бүхий техник хэрэгслүүдийг ашиглаж хууль бус үйл ажиллагааг бол газар авсан байна. Үүний улмаас одоо энэ эвдэрсэн газар ус, ойн сан, голын голдрол алдагдаж энэ усны урсац олон одоо усан сан бүхий энэ цөөрмүүд үүссэн байгааг бол та бүхэндээ санагдаж тодорхой харж болно. Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчны холбогдох хууль тогтоомж, засгийн газрын тогтоолын хэрэгжлийг хангах зорилгоор ажлын хэсгээс ялбаг гих газарт ууланд нуусан болон манач айлын гадна үлдээсэн эзэнгүй орхигдсон хүн даацын дугуйт болон гинжит техник хэрэгслүүдийг бүртгэлжүүлэн эзэмшигч нарт урьдчилан мэдэгдсэн байна. Гэвч орхисон, эвдэрсэн техник хэрэгслүүдэд татан аваагүй 23 экскаватор, 10 ковш, 1 бульдозер, алт угаах төхөөрөмж 16, ачааны автомашин 3 болон бусад нийт 57 машин механизм техник хэрэгслийг ялбагийн хяналтын постны хажууд Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын техник болон ажилчдын тусламжтайгаар татан төвлөрүүлж холбогдох албаныханд хүлээлгэн өгч орчны хог хаягдлыг цэвэрлүүлэх арга хэмжээг авчээ. 7 өнөө бүрэлдэхүүнтэй 250 тонны автокаранта 1 ГП гяло хайгуулын ангиас тариалартай ийм бүрэлдэхүүнтэй наашаа гарсаа. Тэгээд зөв хараагаас наашаа энэ Ерөө сумын нутгийн дэвсгэр дээр ирж энэ хууль бусаар техник хэрэгслээр газар ухаж алт ухаж байгаа нэг зогсоож техник хэрэгслүүдийн бидүүд байгаль орчин экологийн цагдаагийн хамтарсан бүрэлдэхүүнтэй техникүүдийг хурааж байшууллаа. Тэгээ байгаль орчныг бол ерөнхийдөө айгүй муухай хэвдсэн байна. Энийг ер нь бол цаашдаа нөхөн сэргэлт хийх бол ер нь нүү талтамаар болсон байна. Бид тэгээд энэ байгаль орчны цаг агаар бас жоохон асуудалтай байлаа. Цас бороотой байлаа. Энэ үгдийг даван туулаад тэгээд хийсэн ажилдаа амжилттай байна. Энэ манай багийн бүрэлдэхүүнд бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Хамтарч ажилласан. Ажлын хэсгийн хяналт шалгалтын хугацаанд экологийн цагдаагийн албанаас гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтаар ажиллаж, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэлийг илрүүлжээ. Улмаар хэргийн газрын үзлэг хийж, нийт 18 хүнээс гэрчээр мэдүүлэг авч, нэг нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, 3 экскаваторын компьютерийг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 5, ковш 2, алт угаах төхөөрөмж 2, цахилгаан үүсгэр 2, ачааны машин 3, нийт 14 техник хэрэгслийг лацтаж, битүүмжлэн Тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчдад хүлээлгэн өгч, гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байна.